Дэлхийн залуу удирдагчдын форумын гишүүд гадаад харилцааны сайд болттой уулзах үеэр Монгол улсын гадаад харилцааны бодлого 3 жилийн өмнөхөөс маш өөр болсон байна. Барууны орнуудтай хамтран ажиллах үеэр ямар асуудал тулгарсан бэ? Бүгд найрамдахтад ард улс Оросын холбооноос стратегийн бодлогоор Монгол улстай харилцаагаа зузаатгаж чадж байна уу? Эсвэл засгийн газар солигдож гадаад бодлогоо өөрчилсөн үү зэрэг олон асуулт тавилаа. Гадаад харилцааны сайд Монгол улсын гадаад бодлого хизээд урт хугацааны байж өөрчлөгдөж байгаагүй, одоо ч өөрчлөгдөөгүй гэдгийг мэдэгдлээ. Харин уулуурхаан салбараас орж ирсэн ашгийг зөв хуваарлан зарцуулаагүйгээс одоогийн эдийн засгийн хямрал үүссэн үү? Мөн хоёр хөршийн харилцаагаа тогтвортой хадгалж тусгаар тогтнол бие даасан байдлаа баттгахын тулд юун дээр анхаарч ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар лавлахад Болд сайд өнөөдрөөс яг 24 жилийн өмнө 1990 оны 9-р сарын 13-ны өдөр ардчилсан нам засгийн газраа байгуулж байсныг онцлон түүнээс хойш нийгмийн давж туулах ёстой альва замналыг тойрч бус дайрч гарсан гэдгийг тодтогч одоо ч гэсэн эдийн засгийн хувьд хүнд байгаа гэж мэдэгдлээ. Гэхдээ улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, соёлын үеийг хадгалж үлдэх, залуу үеийг мэдээллээр хангаж, боловсролыг дээшлүүлэх засгийн газрын бодлого хэрэгжиж байгаа гэдгийг мөн мэдгдсэн юм а. Яг хоёр хөршийн тийм ээ айлчлуу за 2 3 улсын хамтын дээд хэмжээний уулзалт энэ үед ирсэн учраас одоо энэ тод том руу хагассан учраас нөгөө өмнө одоо хөгжиж байгаа 3 дахь хөршийн одоо харилцаанууд яаж байна гэдэг тал дээр бол лавлж тодруулж байна л да тийм. Гэхдээ эцээст бол тэгэхээр бид нөгөө хоёр хөршийн харилцааны шин шатанд гарч энэ асар өндөр түвшинд өргөжих хэрээр бидний 3 дахь хөршийн тийм харилцаа мөн тэр одоо том тавлгаандаа улам одоо хөгжиж улам дэвжиж дээших болно. Тэгээ энийг бол манай энэ залуучууд сайн ойлгосон байна. Тэгвэл дэлхийн залуу удирдагчдын форумын гишүүд дараах зүйлдер Монгол улс яаралтай анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм а. Монгол шиг байгалийн баян улс эдийн засгаа хөгжүүлэхэд том эрсдэлтэй тулгардаг. Эдийн засгаа хөгжүүлэхэд зөвхөн ашиг хөрөнгө бодвол улсаа бат бөх хадгалж ирсэн үнэт зүйл үзэл баримтлалаа алдах эрсдэлтэй байдаг. Монгол улс байгалийн баялаг нь улсаа хөгжүүлэхэд зарцуулагдаж, үе дамжин зөв хуваарлагдсан хэрэглэгдэж байгаа Канада, Норвеги зэрэг улсуудын замлаар хөгжиж байна уу? Эсвэл дотроо тэмцэлдэж эцэст нь Голланд өвчин тусаж, уул уурхайн салбар нь бусад салбараа шахан гаргаж байгаа бүгд найрамдах Конго улсын замлаар явж байна уу гэдгээ дахин нэг харах хэрэгтэй. Төсвийн зарцуулалт хэтэрхий их болж дэд үтцэд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг эдийн засаг шингээж чадахгүй байгаа учраас энэ нь Монголын голлох экспортын бараа болох ноолуурын бүтээгдэхүүн архины дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг унгана гэсэн үг. Ингэснээр хувийн хвшлийнхэн өрсөлдөх чадваргүй болж эдийн засгаа төрөлжүүлж чадахгүй. Харин гадаад харилцааны сайд дэлхийн залуу удирдагчдын форумын гишүүд нь цаашид улс орноо төлөөлөө авч явах удирдагчид тул Монгол улсаа зөв таниулж сурталчилж чадаж байгаагаараа энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой болоо хэмээн цохон тэмдэглэлээ.